Эхний одоо бидний хийх одоо шин зүйл маань бид нэр шинэ газарт очих ёстой. За гайхалтай уустай шинэ газар. За энэ холбоос ишлэл нь Эхлэл номын 12-ийн 1-3. Эзэн хүмүүсийг шинэ газар руу дууддаг. За тэгэхээр онцгойлон та энэ жил одоо шинэ газар руу хөл тавьж алхах тийм үүрэг даалгавар байна гэсэн үг. За би бичээсээс уншнаа. Гайхалтай хэсэг байгаа. Энийг би одоо дурдахгүй байж болохгүй. За энэ үг бас миний амьдралд маш том өөрчлөлийг авчирсан үг байгаа. За Эхлэл номын 12 дугаар бүлэг 1-3. Эзэн Авраамд айлцсан нь чи төрсөн нутгаа, төрөл садангаа, эцгийнхээ гэрийг орхиж миний чамд зааж өгөх газар руу яв. Би чамайг агуу үндэстэн болгож чамайг өрөө алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээ чи өрөөлийн үндэс болно. Чамайг өрөөгчийг би өрөөж, чамайг хараагч нэгнийг би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан өрөөгдөн гэвэ. За тэгэхээр өнөөдөр би та бүгдийг одоо ятгахж байна. Та яг энэ оны яг эхний цаг үе байгаа учраас та энэ онд одоо шинэ газар хөл тавихаар одоо төлөвлөгөө гаргахыг ятгахж байна. За тэгвэл Авраамд эзэн чи миний чамд одоо зааж өгч байгаа тэр газар руу яв гэсэн. Тэгээд тэр газарт би өрөөлийг буулгана гэж. За тэгэд бидний амьдралд бас агуу тушаал байгаа. Иймээс та нар явж очиод гэсэн ба. Бүх үндэстнийг дагалдагч болгохтой. За тэгэхээр энэ бидний одоо мөнхийн амьдралын туршид өөрийнхөө бүхнийг зориулах зүйл бол бид шинэ газар руу хөл тавьж явах нэ. За энэ тал дээр би үргэлж юу яадаг. Одоо жил болгон одоо яг энэ илчлэлтийг аваад дандаа явс газар болгондоо шинэ газрыг эзэн дээр авчирдаг. Тэгээ чиний явсан газар бүрт эзэн би өөрөө хамт байх учраас бүү жичгэр шайхтун. Би тэр хөл гიშгэх газрыг чинь би чамд өв болгож өгнө гэж замлсан ба. За шалтгаан нь энэ газруудад эзэн муу эрх сүнсийг зайлуулдаг. За тэгээд өвчтөө хүнийг идгээдэг. За тэгээд онцгой гайхамшигтай тэмдгүүдийг буулгадаг. За дахиад би өөр холбоос ишлэлийг гаргая. Тэгэхээр өнөөдөр би бас нэлээд олон бичээсийг эргүүлэхээр төлөвлөсөн байна. За зарим нь шууд үг орж ирнэ. За Үлс номын 8 дугаар бүлэг. За 4-өөс би уншнаа. За тухайн үед эзний хүмүүс шинэ талбар руу явахгүйсэн учраас эзэн явах төлөвлөгөө гаргасан. За тэг Иерусалимд хавчлага болсон. За тэг гарцаагүй тэр хүнд хэцүү хавчлага тохиолдох үед эзний хүмүүс газар сайгүй явах хэрэгтэй болсон. Харин үүгээр дамжуулан эзний хаанчлалт хэлсэн юм. За 8-ыг би 4-өөс уншия. Даргсан хүмүүс явсан зүг бүртээ үгийг тунхагласаар байв. Филиппийн Самари хотод ирж оршин суугчид нь Христийг тунхаглав. Урсан олон Филиппийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтгэл яриаг нь анхаарч чагнж байлаа. Учир нь бузар сүнсний эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дугаар хашгиран гарч байлаа. Саа өвчтэй болон доглон олон хүмүүс эдгэрч байв. Тэр хот үлэмж баяр баясгалтай байваа гэж. За тэгвэл та бүгдийг ятгахж байна. Эзний илэрхийлж байгаа хамгийн ихний үйлдэх зүйл бол та шинэ газрыг сонгож хөл тавих нэ. За тэгээд өнөөдөр чуулган бас Японд
эзний чуулган бий болж байгаад бас баяртай байна. За тэгээд энэ газарт бас шинэ чуулган бий болж байгаад баяртай байна. Тэгвэл бид энэ эзний агуу тушаалыг биелүүлж байна гэсэн үг. Тэгэхээр та дахин эзнээс залбирanгуйж өмнө очиж байгаагүй тэр газрууд дээр эзний хаанчлалыг тэлхийг ятгах байна. За энэ тал дээр би маш олон шинэ газруудыг эзлэж, шинэ газар дээр хөл тавьж, эзэн ямар олон гайхамшигтай зүйл хийж байсан бэ гэдэг гэрчлэлүүд түүхүүд бэлхэн байгаа. За тэгвэл бас энэхүү шалтгааны улмаас бас дахин энэ газарт ирсэн байна. Энэ газарт эзэн шинэ зүйлсүүдийг хийх болно. За хоёрдугаар шинээр хийх зүйл бол бид шинэ харилцааг тогтоох ёстой. За тэгээд нэг үгээр хэлбэл бид дахиад шинээр хүмүүстэй танилцах нь байна. За энэний холбоос ишлэн Үлс номын 16 дугаар бүлэг 11-ээс. За би 11-ээс уншийе. Тэгээд бид Трогоос улсын онгоцоор гарч Саматрак шууд ирээд маргааш Неаполд хүрч тэндээсээ Македоны дүүргийн тэргүүлэх хот болох Оромын хараат хот Филиппод очив. Бид тэр хотод хэд хоног байлаа. Амралтын өдөр бид хотын дам хаалганы гаднах гол руу очив. Тэнд залбирлын газар байгаа болов гэж бид бодсон юм. Тэгээд тэнд сууцгааж цугласан эмэгтэйчүүдтэй ярилцав. Тветтер хотоос ирсэн Нил ягаан өнгийн бүс давуу худалдаалдаг бурханд мөргөгч Людя гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Паулийн ярьж буй зүйлсийг анхаарахын тулд эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээжээ. Тэрээр грекийнхээ хамт баптизм үтсний дараа хэрв та нар намайг эзэнд итгэмжт гэж үзэж байгаа бол манайд ирж байгаа ч хэмээн ятгсаар биднийг дийлвэ. Амен. За энэ дээр Паул элч маань эзний өмнө дуулууртайгаар шинэ газар руу явах үед дахиад шинэ харилцаа үүссэн байна. Улмаар энэ эзний зарц эмэгтэй эзэн зүрх сэтгэлд нь улам эзнийг таньж мэдэх, эзэнд үйлчлэх тэр хүнийг эзэн бэлтгэсэн байсан байна. Улмаар энэ Людя гэгч эмэгтэй Паул элчийн үйлчлэх нь ард дэмжлэг болохоор эзэн энэ хүнийг бэлдсэн байна. За тэгэхээр та бүхэн энэ онд дахиад шинээр хүмүүстэй харилцаа тогтоож, танилцсаж нэгүгээр хэлбэл эзний сайн мэдээг тунхаглана гэсэн үг. За Паул элчийн энэ загтлуудыг харах юм бол 108 нэр гардаг. 108 нэр гэдэг маань Паул элч маань маш олон хүмүүстэй харилцаа тогтоодог байсан. За тэгээд тэр хүмүүсийн төлөө залбирдаг ийм харилцааны маш өргөн цар хүрээг бий болгосон байсан. Тэгэхээр бид та бүгдэд ямар нэгэн тийм тоо хэлмээргүй байна л да. Аль болох доот нь 100-аас дээш. За бүр болдог шүү бүр 1000. Учир нь яг энэ шинэ харилцаагаар дамжуулан эзэн бидний үйлчлэлийн цар хүрээг тэлхээс гадна чуулганы талбарыг нээдэг. Тэгээд дээр нь үйлчлэлийн талбарыг нээдэг. Харилцааны талбарыг маш олон зүйлсүүдийг эзэн босгож ирдэг. За би Шведийн Стокгольм хотод анх хөл тавиад монгол хүмүүстэй харилцаа тогтоохоор суши ресторануудаар явсан. Яг тэгвэл Шведийн Стокгольмд бараг 1000 гаруй суши ресторан монголчууд ажиллаулдаг. Тэгээд яг тэгвэл ийм олон ресторан монгол хүмүүс ажиллаулдаг юм чи миний очих талбар бол суши ресторан юм байна. За тэгээд суши ресторануудаар ингээд гудамжаар явах шаардлагагүй. Ресторануудаар ингээд явсан. За тэр үйл явцаар тэнд чуулган бий болсон баг.
За улмаар яг энэ харилцаагаар явж итэл дахиад пастора одоо Польшид одоо миний ээж амьдардаг гэсэн. Та манай ээжтэй ингээд видео коллоор холбогдох уу гэдэг. Тгийгээд видео коллоор ингээд холбогдож исэн чинь нөгөө Польшид байгаа тэр ээж маань пастора та манай нутагт ирж болох уу? Одоо таныг ирвэл одоо үнэхээр баярлах байна. Бид залбирч хийсэн. Энд ялангуяа тэр ардын уламжлалт эмчилгээгээр одоо маш олон Польш хүмүүс амьдардаг гэсэн. За тгий бараг тэр өдөр нь шууд онлайнаар онгоцны тийз ингээ хайсан. За тэгсэн усан онгоцоор явахаар ирж очихын 200 евро болохоор байсан. Гэтэл онгоцоор ингээ явахаар 80 евро. Тэгвэл 80 еврогоор шууд явъя. За тэгсэн яг л тэр ийм харилцаа. Тэгээд Польш руу хөл тавьж эхэлсэн. За тэгсэн тэр Польшид ингээд яг ардын одоо эмчилгээгээр ингээд амьдралаа залгуулдаг монгол хүмүүс дахиад сайн мэдээ тараах боломж гарсан. За тэгээд Польшид үйлчлээ ингээд яг эзэн ингээд яг энэ шинэ харилцаагаар дамжуулаад дараачийн үйл хаалгуудыг нээжсэн. Тэгэхээр яг эзний та бүхэн энэ дуудсан дуудлагын дотор нь би үнэхээр харилцаа тогтоож урагшаалхаасаа гэж ятгахж байна. Тэгэхээр таны өнөөдрийн оны хамгийн ихний цаг үед байгаа учраас бүтэн энэ 26 энэ оны туршид та бүхэн маш олон хүмүүстэй харилцаа тогтоож эзний сайн мэдээг тунхаглаж тэдний төлөө залбирч эзний үгийг хуваалцаж үйлчлүүдийг хийгээсэй гэж би ятгахж байна. Гайхалтай. Энэ нь болохоор давхар бидний үйлчлэлийн хувьд тэгээд олон хүмүүсийн амьдралд урам зориг болох зүйлийн хувьд магадгүй бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд бол бизнес нь одоо цар хүрээ тэлэх зүйлсэд янз бүрийн олон нийтийн байгууллага хийж байгаа бол энэ бүх хэсгүүд дээр эзэн ажиллаа хийх болно. Тэгвэл та бүгдийг энэ харилцаагаар дамжуулж ятгахж байна. Тэгвэл 3 дахь зүйл. 3 дахь бидний хийх ёстой шинэ зүйл маань бид шинэ зүйлийг сурах цаг хугацаа байна. Бид өөрсдийгөө одоо хизээш голохгүйгээр бид цаг үргэлж одоо шинэ зүйлийг сурч явах ёстой. Би энэ холбоос ишлэлийн Даниил номын 1-р бүлгийн 17-оос уншийе. Даниил руу очие. Энэ үнэхээр гайхалтай хэсэг байна. Энэ 4 залууд бурхан уран зохиол ба мэрэгэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Даниил бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа. Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын тэргүүн тэднийг Небухаднецарт бараалхуулав. Хаан тэдэнтэй ярилцсанд тэд бүгдийн дотроос Даниэл, Ханя, Мишель, Азерия нарт энэ тэнцэх хүн нэгч байсангүй. Хаан тэдний хувийн үйлчлэлд орлоо. Хаан тэдэнтэй мэрэгэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаан тулсын дотор буй хамаг элбчин зурхай ач нараас 10 дахин илүү болохыг нь олж мэдлээ. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр өнөөдөр би та бүгдийг бас ятгах бас нэг шалтгаан байна. Тэгвэл та одоо энэ жил шинэ зүйлийг сурна гэсэн үг. Тэгвэл одоо энэ эзний энэ 4 зарцуул хүний нутагт боол байсан. Боол байгаа хэрнээ тэр хааны үйлчлэлийн одоо өндөр шалгууртай шалгалтанд ороход энэ хэд дахин гэсэн байна. Өөрийнх нь тэр бүх одоо талбарын үйлчлдэг хүмүүсээс бүр 10 дахин гэсэн байна. Тэгвэл өнөөдөр эзний хүмүүс бид нийгмийн, улс төрийн одоо бүх талбарт эзнийг алдаршуулж мөнхийн сүр хүчтэй эзэн байдгиймаа гэдгийг харуулах
одоо хэрэгцээ шаардлага байна. Энэ нь бид цаг үргэлж шинэ зүйлсийг сурсаар байх хэрэгтэй байна. Тэгэхээр магадгүй та бүхэн оны төгсгөл ирэх үед пастор бид нөр одоо магистр төгссөн одоо доктор сурч чинь ч гэдэг юм уу. За эсвэл одоо жижигхэн зүйлч байсан хамаагүй бид шинэ пастор сар болгон би нэг шинэ ном уншиж дуусгасан. За эсвэл би техникийн ийм ур чадварыг эзэмшлээ. За эсвэл одоо солонгос хэлийг ийм сайн сурлаа, англи хэлч гэдэг юм. Өргөн хүрээтэй ямар ч байсан бид нэг шинэ зүйлсийг одоо сурсан байх. Ийм даалгавар та бүхэнд ингээ өгж байна гэсэн үг. Өнөөдөр бид ямар шалтгаан тавихгүйгээр өсөлт хөгжилт бол эзний хүсэл юм аа. Эзэн үргэлж биднийг өсөж, хөгжиж, дэвжиж байгаасаа гэж хүсдэг. Тэгвэл энэ талбарыг нэхнэ. За миний нөгөө найз одоо чин зориг пастортай бид хоёр хамтдаа нэлээд хэдэн жилийн өмнө Оросод одоо 7 нийлүүгээ сургалтаа хийж исэн. За тэгсэн пастор маань эхний өдөр ингээд нэг орсоор ярьж чадахгүйсэн. Бааш хэл ерөөсөө бол дандаа англиар орж ирээд байна. Өөрөө болохоор орс хэл сурсан байсан. За тэгээд маргааш өдрөөс нь эхлээд ерөөсөө шууд орсоор одоо надад хүртэл орчуулад ерөөсөө шууд орсоор сургалтаа хийж эхэлсэн. Яг бол тэр орс хэл сурцсан байсан. За тэгээд тэр өөрөө би дааж бас маш олон зүйлс сурсан учраас надад бас усан сэлхий зааж өгсөн. Би бас сэл сурыг үргэлж одоо сурах зүйлсээр баялаг байсан. За тэгвэл та бүгдийг ятгах байна. Одоо ядаж одоо энийг 10 дахин гэж хэлэхгүйгээр ядаж бид 2 дахин илүү байх болж шүү дээ. Бид өөрсдийнхөө амьдарч байгаа, үйлчилж байгаа, ажиллаж байгаа тэр талбартаа бид хамгийн сайн байхаар бид үргэлж сурч, мэдэж, чадвараа дээшлүүлж байхыг ятгах байна. За дээр нь бид нэр Европын Чех улсад одоо чуулган тарилтыг хийхээр ингээд Монголд ингээд төлөвлөгөө гаргасан. За бүгдээрээ одоо Чехад хамгийн гол нөгөө маш олон гэрээний ажилчид анх Чехад нөгөө үйлдвэрт нь 5 жилийн хугацаатай ингээд одоо гэрээгээр очт юм байна. За тэгээд яг 5 жилийн дуусангуут нь Чех улс өөрөө уртын виз гээд 10 жил оршин байх, оршин суух виз өгд юм байна. За тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол Чех руу одоо гэрээгээр одоо явна гэдэг маань бүхэл бүтэн Европод амьдрах нэгснэ 5 жил л одоо нэлээд гүрийн гэсэн үг тийм. Тэгээд 5 жилийн дуусны дараа чөлөөтөө тэгээ Европын улс орнуудад ажиллаж амьдрах болцоо олгодог ч шингээний орн гэдгээрээ. За тэгээд тэгвэл бүгдээрээ Чехийн гэрээний ажилчдыг тэгвэл өөрөө зохион байгуулалттайгаар хүмүүсийг явуулъя. Тэгвэл ямар ур чадвартай хүмүүсийг сонгох вэ? За тэгээд Европ илүү хэрэгцээтэй байдаг. Нэгдүгээрт нь автомашины засвар. Тэгвэл автомашины одоо чуулганы гишүүдийг автомашины засвар мэргэжил эзэмшүүлье. За хоёрт нь болохоор гоо сайханч. Одоо косметик нэ одоо сүүлийн гоо сайхан, хумс тийм. За тэгвэл тийм мэргэжилтэн. За гуравт нь совлогч. За дөрөвт нь одоо ялангуяа тэр Польшид, Европт одоо нэлээд нэг ардын уламжлалт эмчилгээ. Энэ зүйлийг сурсан. За тэгээд тавд нь болохоор үсчиг. Яг тэгвэл эдгээр одоо мэргэжлийг эзэмссэн хүмүүс маань очоод яг энэ талбартаа яг гэрээний хугацаанд мэдээж яг үйлдвэрийнх нь ажлыг хийгээд мэдээж мөнгөө цуглуул дэгж явахдаа чуулганы үйлчлээ ийн. За тэгээ уртын виз авангуут тэд Европын одоо Бельгик, Швейцар, Франц, Швед, Герман хаасаагүй одоо чуулган тарилт хийх боломжтой. Тийм стратеги боловсруулж байна. Тэгэхэд бид нар бас чадвартай хүмүүсийг одоо
зохион байгуулалтаар одоо гэрээний ажилчинд сонгоё гэж ярьж ирсэн байна. Тэгвэл яг үүнтэй адилхан бид цаг үргэлж одоо шинэ зүйлийг сурч өөрийгөө хөгжүүлж байхыг ятгах байна. За тэгэхээр та бүхэн одоо яг энэ жил оны төгсгөлд бараг магадгүй бид дахин уулзах харилцаа үүсэх үед надад маш олон одоо шинэ зүйлсүүдийг хуваалцах нь биш. За энэ хугацаанд одоо ийм мэрэгжлийн хувьд бол ийм чадвар эзэмшлээ. За энэ мэдлэгээ ингэж ахиулсан. Энэ бол эзний хүсэл юм аа. За дөрөвт нь болохоор шинэ үйлчлэлийг эхлүүл. Шинэ үйлчлэл. За энэ дээр Үлс номын 19-ийн 8-ыг уншнаа. За Паул элчийн одоо үйлчлэлийн талбарууд нь асар цаар хүрээтэй болсон түүх байгаа. За би эндээс уншнаа. Үлс номын 19-ийн 8. Тэрээр 3 сарын турш синагогт Бурхны хаанчлалын тухай сургамжлан ятгаж зоригтой ярьж бай. Харин зарим нь цугласан олонний өмнө энэхүү замыг муучлан дуулуургүй зөрүүдлэх болов. Тэр тэднээс холдож дагалдагчдыг авч Турааны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ. Ингэсээр 2 жил өнгөрөхөд Азад суурьсан бүх Евдэ, Грек, Гүд эзний үгийг сонсгоожээ. Амен. За яг теологийн судлаачид яг Паул элчийн энэ 2 жилийн турш энэ Турааны сургуулийн үр дүн ямар байсан бэ гэдгийг гаргадаг. Тэгээд нэг ойролцоогоор 200 гаруй чуулганд харагдах манлайлагч, удирдагч, дагалдагч нарыг босгож ирсэн. Тэгээд улмаар хаасайгуу чуулганд харигдсан гэдэг юм тооцоо судалгаа гаргадаг. За тэгэхээр хэрвээ та ямар нэгэн одоо үйлчлэл хийж байгаа бол үйлчлэлээ дахиад хувилах нь байна шүү дээ. Ямар үйлчлэл байна? Одоо нийгмийн үйлчлэл хийж байгаа юм бол тэрийг. За хэрвээ одоо бизнес хийж байгаа бол компани дахиад охин компани гаргах нь байна шүү дээ. За яг миний үйлчлэлийн хувьд болохоор би чуулганд харигч учраас дахиад шинэ ямар ч үе дандаа л ерөөсөө за яавал чуулганд харигдах уу гэдэг дээр л ерөөсөө бүх цаг үед өөрийгөө зориулдаг. Зүгээр сууч чаддаг. Тэгэхээр ялгаагүй өнөөдөр бас энд чуулган тарилт хийгдэж байгаад би баяртай байна. Яг оны эхэнд болсонд бас талархалтай байна. Тэгээд энэ чуулганы төлөө хөргөжлүүлэн залбирах болно. За бас Японд дах чуулганы төлөө залбирах болно. За тэгээд эзэн өөр шинэ газруудад талбаруудыг нээх үед чуулган тарилтыг хийх болно. За бас энэ үйлчлэлийн явцдаа яг чуулган таригч хүмүүсийг бас бэлдэх болно гэсэн. За тэгээ ямар нэгэн одоо бизнес хийж явах юм бол тэр бизнесээ дахиад хувилах нь байна шүү дээ. Ер нь олшруулах. Энэ өргөн хүрээтэйгээр цар хүрээтэйгээр оролцохыг бас ятгах байна. За шинэ үйлчлэлийг эхлүүл. За 5 дугаарт нь шинэ баялагийг бүтээ. Шинэ баялагийг бүтээ. За энэний холбоос ишлэл би сургаалт өгс номын 8:15-аас харнаа. За. Манайхан гаргацсан 8:15 8 руу очие. Хаад надаар хаанчилдаг. Захирагч нар надаар шудраг байдлыг тогтоодог. Тайш нар болон язгууртнууд зөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг. Намайг хайрлагчдыг би хайрлана. Намайг хичээнгүүлэн хайдаг нь намайг олно. Баялаг, алдар суу үргэлжид байх хөрөнгө болон шудраг зөв нь надад байгаа.
Миний үр жимс алтнаас ч тэрч байтугай шижир алтнаас ч илүү дээр. Миний үр ашиг нь цалин цагаан мөнгнөөс ч илүү дээр. Заавчлаарай. Би шудраг зүвийн замаар шудраг байдлын жимээр явдаг. Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагчдад ивэлийг хүртээх бөгөөд тэдний эрдэнсийн санг дүүрхийн тулд юм аа. За энэ дээр бид өөрсдийн амьдралын баялгаа одоо олшруулах ёстой гэдгийг ятгахж байна. За бичээсээ бас нэг өөр хэсэг дээр чи өөрийнхөө баялагийг 7% гэсэн байгаа. За дээр нь өнөөдөр миний ятгах гэж байгаа баялагын хамгийн чухал үндэс суурь нь бол бид эзний өргөөнд 11-ийг өргөх явдал юм аа. За миний одоо нэг жишээ болгож авах хүн бол Джон Рокфеллер гэж хүн байгаа. Одоо Америкийг нэлээд босгож ирсэн. Хөл дээр нь босгосон. За гэтэл Джон Рокфеллер маань ээж нь хүүтэй юу яасан ингээд 2 карма ингээд ойж өгсөн. За 2 карма тий. 2 хитвч ойж өгсөн хувцанд нь. За тэгээ ээж нь юу гэсэн. За миний хөө за энэ баруун талын кармач нь бол эзний карма. Энэ дээр чи 11-ийг амьдралынхаа олсон бүх орлогын 11-ийг чи энд хийх ёстой. Энд бол хөрөхгүй. За энэ кармач нь бол чи өөрийнхөө олсон бүх орлогыг хийх ёстой гэж. За тэгээд тэр хүүхэд байхасаа эзний өргөөнд 11-ийг өргөхийг тэр амьдралын турш сурсан. За Рокфеллерийн одоо амьдралын явцад 11 өргөлийг өргөхөд 32 ажилтнтай агентлаг байгуулагдсан баг. Бог ямар гайхалтай вэ те? Зөвхөн энэ тэнд амьдралд нь орж ирсэн орлогыг ингээд орлогоос нь л ингээд 10% авах гэж байгаа шүү дээ. Авах гэж ингээд тооцоо бодох гэсэн чинь 32 ажилтнтай бүхэл бүтэн юу нэг компани шиг болцсон юм шүү дээ. Тэгээд тэрэнд маш итгэмжтэйгээр эсний өргөөнд өргөдөг байсан. За тэгээд Рокфеллераас нэг сурвалжлагч асуусан байна. За одоо таны амьдралын энэ одоо өсөлт хөгжилт энэ баялагч нь юутай холбоотой юм бэ гэсэн. За тэгсэн Рокфеллер шууд хэлсэн. Энэ бол 3 зүйлтэй холбоотой гэсэн. За нэгдүгээрх нь юу юм гэсэн. Нэгдүгээрт нь би нэм гарагт одоо хамгийн ихний суудал дээр ирж одоо цуглаан эхлэхээс өмнө би хамгийн уртлын суудал дээр ирж суудаг гэсэн. Энэ миний хувьд хамгийн чухал. За одоо өнөөдрийнхөө юм бол одоо болрогийн суудал шүү дээ. За тэгсэн хүмүүс юу вэ? Айгу энгийн юм яриад. За тэгсэн хоёрт нь болохоор би эзний өргөөнд 11-ийг тогтмол өргөдөг. За гуравт нь би пастрын одоо зааж байгаа сургаалыг яг цаг тухайд нь одоо хэрэгжүүлдэг. Яг л эзэн тэр үнээр дамжуулж үгээ хэлж байгаа учраас би тэр үгийг хэрэгжүүлдэг. Ердөө л энэ 3 зүйл нь л өнөөдөр миний амьдралыг одоо хөл дээр минь босгосон нууц юм аа гэж хэлсэн ба. За тэгвэл бид одоо энэ оны хамгийн ихний үе учраас та өөрийнхөө амьдралд энэ баялагийг бий болгохын тулд одоо өөрийнхөө олж ирсэн орлогыг ингээд хэдийсэт хуваах нь шүү дээ. За энэ 11 бол мэдээж ийснийг. За дахиад нэг 11 энэ бол илгээлтийг дэмжих үйлчлэх. За энэ болохоор бидний амьдралын үндсэн эсгүүд. За энэ бол ингээ хуримтлал. За энэ болохоор дахиад шинэ хөрөнгө оруулалтанд хэрэглэнэ. За энэ хадгаламж гэдэг юм. Итгэмжтэйгээр бид баялгаа хуваарлах нэ. За бичээс хэсэг дээр энд хэлсэн байна. Өнөөдөр бидний амьдрал яагаад ингээд өрнөөс өрний хооронд ингээд энэ циклэн дотор явж байгаа вэ гэвэл эзэн бидэнд нууцаа хэлсэн байна. Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагчдад ивэлийг хүртээх бөгөөд тэдний эрдэнсийн санг дүүргэхийн тулд юм аа гэж. Яг нь эзэнд баялаг, нэр алдар,
эрх мэдэл нь байж идэг. Тэгээд өнөөдөр бид тийм чухал тэр үн цэнтэй зүйл рүү хандаж бидэнд олгогдсон энэ баялагийг бид хуваарлтыг зөв хийхгүй байгаа учраас бидний амьдрал бэрхшээл байна гэсэн үг. Тэгвэл өнөөдөр та бүгдийг ятгах байна. Оны ихэнд та амьдралд орж ирсэн энэ баялгаа үржүүлж энэ баялагийг өсгөж энэ баялагийг бий болгох заашгүй шаардлагатай гэдгийг хэлмээр. Тэгвэл дүүрэгчийн дүүрэн байдлыг бий болгох чинь бидний итгэж найддаг мөнхийн эзэн байна. Тэгвэл өнөөдөр энд байгаа хүн бүхэн оны төгсгөлд маш олон амьдралд нь хийсэн гэрчлэлийг хуваалцах цаг байгасаа гэж хүсэж байна. За тэгвэл бидний хуучин би дүгнэлт сургаалынхаа үгээр базъя. 2 дугаар Коринф номын 5:17 дээр хэлсэн. Хэн нэгэн Христ дотор байвал тэр нь цоо шин бүтээл мөн гэсэн. Хуучин юмс нь өнгөрчээ. Тэр цоо шин болсон байна гэж. Тэгэхээр өнөөдөр та бүгдийн хуучин амьдралд янз бүрийн алдаа оноо байсан байж магадгүй. Тэгвэл өнөөдөр бид гимшээд тэгээд өнөөдөр би таныг энэ эдгээр 5 алхам дээр хөл тавьж зогсохыг би ятгахж байна. Тэгээд та үнэхээр эзний таны амьдрал өгч байгаа энэ дуудлагын дотор нь итгэмжтэй зогсох аваас. Үүнийг биелүүлэх аваас эзэн амласан бүх амлалтуудаа таны амьдрал дээр буулгах болно. За тэгээд шин болсон байна гэдгийг бас баттгах ганц ишлэл бас хангалтгүй байна. Дахиад нэг ишлэлээр баттгаад өгье. Еврей номын 8:13. За Еврей ном л очие. Өөхстэй үнэхээр гайхалтай ишлэл шүү. За тэр шин гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч утсан юмс алга болоход бэлэн байдаг. За өнөөдөр таныг шин гэдэг эзэн тунхаглаж байгаа бол таны өнгөрсөн амьдрал дахь бүх зүйл хуучин болчихж байгаа юм. Тэгээд тэр нь алга болоход бэлэн. За дээр нь эзэн энэ дээр өөрийнхөө амлалтуудаа хэлсэн байна. За би тэр хэсгийг бас уншия. Би бүр 10-аас нь уншия. Эзэн ийн айлдаж байна. Учир нь тэр өдрүүдийн дараа Израилийн гэртээ байгуулах миний гэрээ энэ юм аа. Би өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж, би тэдний зүрхэнд бичнэ. Би тэдний бурхан болж, тэд миний ард түмэн болно. Тэд нутгийнхандаа болон өөрийн ах дүү нарт болгонд эзнийг мэдгэж сургахгүй. Яагаад гэвэл хамгийн өчүүхнээс нь хамгийн агуу нүртэд бүгд намайг мэдэх болно. Яагаад гэвэл би тэдний гин бурууд өршөнгөө хандна. Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй гэв. Тэр шин гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч удсан юмс алга болоход бэлэн байдаг. За тэгвэл өнөөдөр та өнгөрснийг таг мартаад эзэн өнөөдөр таныг цоо шин бүтээл. Тэгээ өнөөдөр бид өөрөөсөө асууж би Христ дотор үнэхээр өдөрдөөж байна уу гэдгийг асуух хэрэгтэй болж байна. Хэрвээ та Христ дотор бол та шин бүтээл болчихсон. Таны хуучин юмс нь өнгөрцсөн, байхгүй болцсон. Тэг шин болж. Тэгвэл шин зүйл зориулагдсан энэ 5 алхмыг хийхийг би ятгахж байна. Тэгвэл хамгийн нэгдүгээрх нь юу вэ? За шин газар руу хөл тавь, тийм ээ. Эзэн ерөөхийн тулд танд шин талбарыг өгөх бол. Хоёрт нь шин харилцаа тогтоо. Дахин хүмүүстэй харилцаа тогтоож эзэн тэр хүмүүсийн чинь айл ихт амьдралд нь бэлтгэсэн байгаа. Тэд яг эзнийг ерэн хайж байгаа. Яг Лүдия шиг. Эзэн гайхамшиг хийх бол. За 3 дугаарт нь шин зүйлийг сур. Яг бол таны тэр сурсан зүйлээр дамжуулан мөнхийн сүр хүчтэй эзэн алдаршихыг хүсэж байна. Хүндэгдэхийг хүсэж байна. Хаанчлахыг хүсэж байна. За 4 дугаарт нь шин зүйлсүүдийг ихэл, тийм ээ.
та өөрийн ямар талбарууд байна, тэр талбаруудыг үнэхээр олшруул. Шин зүйлсүүдийг хий. Газар сайгүй хий. Эзэн өөрөө ургуулах бол. Тэгээ 5 дугаарт нь шинэ баялагийг ихэл, тийм ээ. Таны амьдрал үнэхээр эзний тэр баялагаар дүүрэн байх хэрэгтэй байна. Эзэн дүүрэгчийн дүүрэн байдал мó. Эзэн баялагийг нь уулах бол. За, Рокфеллер эзэнтэй гэрээ байгуулсан. За, та надад 100 насыг хүн одоо өөрийнхөө амьдралын насаа тэгж баттай бид нар маргааш амьд явахаа мэдэхгүй шүү дээ. Тэгсэн чинь нэг гайхалтай энэ Джон Рокфеллер яасан. Бурхан та надад 100 насыг би 100 насламаар байна гэсэн. Бас ямар амар дураараа юм бэ те. За тэгснэ надад 100 саяыг би үнэхээр энэ амьдралынхаа энэ бүх өдрүүдийг би таныг алдаршуулна гэж хэлсэн байна. Надад зөвшөөрөгч гэсэн. Гэрээ байгуулсан. За юу гэж бодож байна нар? Биелүүлсэн үү? Яа, гайхалтай. Рокфеллерт эзэн 100 насыг өгсөн. За хөрөнгө нь болохоор 100 саяас давсан л та. Өнөөдрийн тоогоор хичнээн их 80 гэмээр нөгөө тухайн Рокфеллерийн амьдарч байх үед сарын цалин чинь нэг $30. Тэгээд дандаа центээр бас худалдаа хийдэг гэсэн байхгүй. Одоо бидний хүүхэд байхад бид нар мөнгө гэдгийг бид мэдэн штэ. Бид нар мөнгөөр гүйлгээд гэсэн. Одоо хүүхдүүд маань мөнгө гэдгийг мэдэхгүй штэ. Юу яриад байна. Тэр шиг эзэн амлснаа биелүүлдэг. За өөр бас нэг хүн Билли Грэм эзэнтэй гэрээ байгуулсан. Эзэн минь надад 100 насыг тэгээ 100 сая хүнийг өгөөч гэсэн. Би 100 сая хүнд би таны сайн мэдрийг хүргэмээр байна. Эзэн биелүүлсэн үү? Ваа. Тэр 100 наслсан. Яг 100 наслсан. За хүмүүсийн тоо 100 саяас давсан. Ваа, гайхалтай. Тэгээ өөрт нь бүрэн зориулагдсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор эзэн дэлхийгээр ирэн хайж байт юм аа. За тэгвэл өнөөдөр би та бүдийг ятгахж байна. Та энэ оны төгсгөлд эдгээр 5 зүйлээр өөртөө үнэлт хийгээд за эзэн би үнэхээр шинэ талбар руу хөл тавьсан. Би шинэ харилцаа. Та магадгүй надад бас тэгж хэлдэг гоё байна. Өө пастор би доотлон 1000 хүнтэй харилцаа тогтоосон. Ваа 100000 хүнтэй. За тэгээд та шинэ зүйлийг сурсан байх ёстой. Та маш олон чадварыг эзэмших хэрэгцээ шаардлага байна гэсэн үг. Тэгээд та шинэ үйлчлүүд. Магадгүй чуулганы үйлчлэл хийхээ хажуур бас ингээл олон нийтийн үйлчлэл. За бүр болцтой юм бол бизнесийн үйлчлэл бас байж болно шүү дээ. Эзэн танд ямар талбаруудыг нээж зөвшөөрч байна тэр бүгдд нь эхлэлүүдийг тавих ёстой. Тэгэд хамгийн гайхалтай зүйл нь эзний таны амьдралд үүргэх тэр баялагийг нь та өөрийнхөө амьдралд хөрөнгө оруулалт хийх ёстой болж байна. Юу вэ? Гайхалтай. За тэгвэл эдгээр 5 зүйлээр би өнөөдөр та бүгдийг үнэхээр өрөөж байна. Тэгээд та эзний өргөөг дүүргээрэй. За үгийн төлөө залбирая. Эрх мэдэл хүч чадлаар дүүрэн цорын ганц эзэн минь таньда шин зүрхнээсээ талархъя. Тэгээд оны эхэнд би эдгээр шин зүйлийг би нээж байна. Гайхалтай зүйлсүүдийг хийх болтугай. Таны илчилтийг би дуудаж байна. Та агуу төлөвлөгөөнүүдийг тавих болтугай. Тэгээд таны таалал, эрх мэдэл, хүч чадал эдгээр хүмүүстэй хамт байг. Та амласан бүх амлалтуудаа биелүүлэх болтугай. Тэгээд таны хүү Есүс Христийн нэрээр. Аамен.